За хай шиний минь. За одоо ингээд эпизод 9 болох уу үгүй юу гэдэг шийдгээс ямар ч нэг налахын уурхад дээр ирсэн байна. Ганцаараа л байна да. Төрүүнээс хойш бол нэг бараг 2 цагийн өмнө ирсэн юм а тэгэд. Айгүй их нохоо ихтэй. Тэгээ нэг нохоонуудын учрыг олж байгаа л одоо ингээд орох гол байж энэ да. Тэг нэг иймэрхүү газар байна да. За ямар ч гэсэн тэгэд явж үзье та. За ямар ч хэлсэн энийг төв барилга байна. За энэ ч ямар ч нэг холоос нэг харуулаад. Түшиг байдаг гэж хаад түшиг хөдөө явцсан тэгээд ирж амжааг байна. Тэгээд ямар ч жоох эвгүүл байна. Эвгүүл байна гэж тэ нохоонууд нь л жоох эвгүй. Яг ингэ бичлэг хийгээ явахаар араас дагаж хуцаж гүйлдээд. Нэг эвгүй. За энэ дотор юу вэ? Харъя л та. Энэ чинь орж болтгүй өөрөө юу болтгүй. Энэ ингээд чаашаа ингэ орчтой байх та. За ганц гараараа ингээ камер өрөөд ганц гараар гэрлээ өрөөд явахараас. Жоох ятратай юм байна. За орц ийшээ орчоод өргөжлөө бичээд. За орчсон. Үүсэх нь бол шороод арцсан юм байна уу? Иймэрхүү. Энэ бол ингээл нэг иймэрхүү юм шиг байна. Хүний гутал. Тэг үстэй малгай юм уу? Юу ч тийм явах ямар хэцүү юм бэ? Нэг иймэрхүү юм байна та. Энэ нь одоо ингээд бүдэрч унцах гэдэг. Энэ ингээд эвгүүл юм дээрээс нураад ороод ирэх гэж байгаа юм шиг. Гадаа машиныхан гэрлийг асаагаад асаалттай орхицсан. Нохооны бааш шээс амир ихтэй. Нохоол амир ихтэй л газар андаа ямарчсан. Төрүүн зүгээр баах нохоонуудыг нийш тийш хөөх гэж. Төрүүн гадаа нэг Түрүүн гадаа нэг том байшин байсан юм а. Тэр байшин лөө орсон чинь энэ ямар эвгүй харагддаг вэ? Бас манекен шүү дээ. Энэ авныг юмруу. Нарда хажууд нь нэг нохоо өгц юм уу яатсан нэг хүнтэй байна. Сайн камер дундаа тасарч. Энэ гаднаас нарах юм бол нэг иймэрхүү. Тэгтээс ганцаар явна гэдэг ус жоохон юу ч юм шиг өөдртэй юм шиг. Урд нь түшигтэй явж байгаад юу байсан юм шиг. Өөдртэй л. Зэц тийш очиж үзээд. Энэ төв барилга хэсэг нь болохоор ингээд жоохон нурж мураад хүн орох хэцүү болцсон. Яг тэр үндсэн том уурхай нэг хаана ит юм бол. Тэрийг бас сайн мэдэхгүй юм байна. Энийг манекенууд л айгүй их байх юм аа. Манекен хажууд нь нохоо өгч юм аа. Энд яг юу гэдэг байсан юм баг бүгд. Ямар ч байсан 1952 онд л үү. Энэ газар чинь уурхайн том дэлбэрэлт болоод 13 хүн үхээд тэгээ тэр цогц нь олдоогүй гэж ярьдэн шүү дээ.
нохоо ихтэй л юм байна да. Энэ аваар л нэг амтан л яваад байгаа юм байна. Амтан яваад байгаа мó юу яваад байгаа юм? Өвс шаржигнуулах. Сая одоо тэр харагдж байгаа байшин руу орсон чи. Оо за 10 хэдэн нохоо ижтэй. Яг бариулах гэж хэлсэн шүү дээ. Энэ одоо яг юу исэн газар вэ? За нэг гараараа ингээд барай явж байгаа болохоор амар төвөгтэй юм байна. Жижигхэн гар шийдэнтэй л бол. Энэ одоо хуулуу барилга. Юу вэ? Тугуул юм болоо. Ямар хүний хохмод л хаш харагддаг гэдэг. Гинт амар муухай өмхий өндөртэй тэглэгч. Энэ аваар л ингээд нэг үс харж байгаа юм шиг. Ард хүн дагаж яваад байгаа юм шиг. Зүгээр санаа дагаад тэгж гинөө. Бичлэг зогсож чадах юм. Багтаамжинд үрж байгаа мó гэд үтсэн чинь. Гайгүй л бах. Шидэ яаж хард юм бол. Доор яг юу дуурайд байна. Нэг төмөр саржигнаад байгаа юм шиг. Энэ аваар сонсогдож байна уу? Энд дэшиг яаж хард юм бол. Амар бисээ хаана хүн юм дуурайд хаана хүн дагаад байгаа юм болоо гэд ингээд өвсөн дээр гიშгэхээр тэр өвсөн их сайн сонсогдох. Шар гэл. Сая машиныг одоо шөнийн дуранга хасаагаад үлдээнэ гэж хэлсэн. Нохоноттой муур болгоно бол тоглож хад үлдээсэн юм шүү дээ. Энд н уурхай байдаг нэг том шорон юм бах та.
Нөгөө нэг том доош ордог уурхай наа нэг юм бол. Тэнцээ бол машины гэрэл тусаж байгаа хаа. Наар нэг юм хөрцөөцсөн ийшээ. Яваад зэт. Цөмрөх аюултай гэдэг ингээд баахан бичсэн байсан. Чиг бахаага ийцэн мэт юм байна. Тэнцээ ингээ машиныхан гэрлийг асаад өргөцсөн. Түшиг байхгүй болохоор энэ хагасанд ядч нэг бонус бичлэгч болтгоо ядч нэг оруулцтай гэл ингээл явж байгаа нь энэ. Энэ одоо ийшээ ордны болоо. Энэ тэр дээш гарах боломжгүй юм шүү дээ. Дээш нь гарыг гэж утсан. Өөр ямар барилгаатай байна. Машин ширдэг бол та. Камер ингээд үе тусалдаад байгаа юм аа. Утасны багтаамжинд үрж байгаа мó гэж харахаагүй. Ийшээ бол гараал ол өөрөөтэй байж магадгүй л байна да. Тэгтээ гарах боломжгүй юм шиг байна. Ямар авиралтай юм шиг. Энэ бас гарах боломжтой юм болоо. Боломжгүй болоо. Чи одоо орох боломжгүй яасаа болоо. Шаттай юм бэ. Шаттай байна. Шатгүй юм шиг харагдсан.
айсан даргал хөдлөнө гэж айсан шиштэй. Түрүүнээс яшлахаан нэг юм дагаж яваад байгаа юм шиг санагдаад байна. Тэр нөгөө бичлэгэн дээр байгаад байдаг тийм муурхай надад хаагур байдаг бол. Чээр солиотой газар нүгөө. Түрүүнд тэрийг үтцсэн мэл. Шинэ энэ хэсэг юм байдаг шинжтэй болоо явчлаа шүү. Наллахын урхай гэж. За ямар ч байсан налаахад хэрлээ, налаахын уурхайд хэрлээ. Одоо үүр цайж байна. Тэгээд ямар тач нэг хэдэн нэг шатхуу балгасаас өөр юм байдгүй мэн өө. Тэгээд сая стрим их гэж үзлээ. Бичлэг ингээ хийгдээд ингээд яг нэг багтаамжинд дүүрээд байгаа юм шиг. Айлсхол үгүй юм шиг багтаамжинд дүүрээгүй л ахын. Тэгсэн мөртлөө ингээд утас ингээд бичлэг хийжсэн ингээ автоматар зогсоод байх юм. Тэгэхээр нэг стрим хийчихсэн чинь сүлжээ нунаад. Дууны явахгүй байна нэ. Хажуугаар нь өгүүлэг яваад байгаа юм шиг тийм нэг сони юм сонсогдоод байна л. Тэг ямар ч байсан бонус дугаар бол бүтэн фейлтлээ. Тэгээд бонус дугаарыг орцсон бүтэн фейлдсан. Тэс яач тавьмаар юм тий. Shit гэж. Юм асгараад нэгсэн энэ ингээд цаарцсан шүү дээ. Хаанаас юу очоод байна гэдэг. Гайхацсан чинь. Яагаад энэ мэн цаарчваа. Заст ганцаараа явж байгаа гэж хэлэв. Бүтэн фейлцээр батарлаа. За ямар ч гэсэн тэгээд түшгийг ирэхээр эпизод 9 гоё хийнэ. Уулал үзэгчтэй хүлээгээд яах вэ гэд. Хүлээлгээд яах вэ гэд. Эпизод 9 хийчих гэсэн чинь харин бүтэн фейлцээр таарах шүү дээ. Тэгээ 1000 зориг нь байгаад ингээ фейлдэд ивэл бас хэцүү байна. Энэ тэндгүй нөхөдөө унж хүчих гээд. Ийм тод гэрэл байхгүй бол хэцүү байна. Энэ ард байгаа нэгэн балгасуудыг орж үзэхсэн 2 давхраар нь гарах гэсэн чинь гарч болохгүй. Битүү фейлцээр тарлаа. Үүр цайж байна. Хагас сайны өглөө өнөөдөр сая нэг хэсэг юм битсэн. Тэгээ тэрийг энтэйгээ нийлүүлээ тэгээд нэг бүтэн фейл бичлэг гээд нэртэйгээр оруулчих тийм үү. Тэгэхдээ ингээд санаа дагаад ч тэр үү ингээд.
юу яах юм аа гэдэг. Хойно хүн яваад байгаа ч юм шиг. Хойно давхар хүний хөлийн чимээ гараад байгаа ч юм шиг нэг тэгээ сонсогдлоо сая. Бонус дугаар тэгээд бүтэн фейлцээ лайва нэлээ хэд удаа лайв хийжлээ. Тэгээд тэдрийг хадгалчих да. Зарим нь устгаад. Тэгээд ямар ч гэсэн гэл бичлэгийн үргээд өндөрлөе доо. Үүр цайгаад ирсэн чи жоохон хүүтэн болж байна. Тэгээ манай хоёрынхаа Инстаграмыг дагаарай. Тэгэд нэг Боровгийн нэг групп нэгдсэн байсан. Тэгээ тэр групптэй бас нэгдээрэй. Тэгээд мэдээж subscribe дараагүй subscribe дараад өгөөрэй. Тэгэд манай хоёрт нөшөө зөндөө гой бодсон санаанууд байгаа. Тэгээ тэрийг үргэлжлүүлэндээ мэдээж өргөслүүлж хийгээл Ghost Hunting Paranormal төвшөнд Монголдо бол тулган л гэж боддог шүү дээ. Одоохондоо юу байхгүй байна. Нэг жоохон дуршлаг байхгүй байна. Дуршлаг байхгүй бол баахан бүтэн фейлтлээ. Өнөөдрийн дугаар бол бүр бүтэн фейлцээр бол тарлаа. Энийг доошоо ордог нүхийн бүглээ ийцэн юм шиг газар дор ордог уурхайг нь. Одоо тэр ч аргагүй бахта хүн ороод өгч чинь гэж боддог үс дарагдаад. Тэгээ одоо энэ ард харагдаж байгаа энэ барилга байна уу? Энэ минь чинь зүгээр гаднаасаа харахад л шөнөөр харахад мангар сүртэй ирнэ. Юу ч байхгүй нэтэн балгас. Сая дотор нэг 2-3 манекен л байх шүү дээ. Тэр одоо лайв дээр бичигдсэн юм болов уу яасан юм бол. Очиж байгаа бол нэг үзье да. За тэгээд хагасаа өдөр бичлэг оруулна гэж бодож ирсэн. Иймэрхүү нэг бүтэн фейл бичлэгээл оруулах шүү дээ. Түшиг одоо хинтээ явсан. Тэгээд түшгийг ирэхээс өмнө нэг ганц дугаар гаргах гэсэн чинь бүтэн фейлцээр байгаа таарчлаа. Энэ дээр хүлцэл өчье. Тэгээд түшгийг ирэхээр эпизод 9 чанартай гоё гаргана. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай залуусаа.